iOS 16-ын public beta 2 нь гарсан. Би яг iOS 16-ын developer beta 3-аас одоо public beta 2 руу яг апдейт хийхэд багтаамжны хэмжээ 155 GB болсон. Ямар үйлдвэрлэлийн системээс ямар гар утсан дээрээс апдейт хийж хамаарад үйлдвэрлэлийн системийн багтаамж нь хамаарна. Тэгээ юу шинэ мэдээлэл харцгаая. Өмнөх бетанууд дээр ерөөсөө яриаг нэг яг ярих чинь одоо яг ямар зураг гэхээсээ илүү яг ямар ч хамаагүй зураг байсан. Ер нь бол одоо ингээд яг цагных нь нааталт нь гэж ер нь бол эффекттэй орж болж байгаа. Тэрийг нь ер нь бол энэ depth effect гэдгээр нь одоо ингээд тохируулж чинь одоо цааталт нь байгаа. Тэрийг нь асаачих юм бол ингээд нааталт нь одоо объект нь гараад ирнэ. Тэгээд яг ямар цэг дээр очиод яг одоо наар нь гарах нь цаана гарах нь гэдэг нь бол шийдэгдэнэ. Тэдрийг та нар өөрсдөө ингээд яг ямар ч хамаагүй зураг ингээд тестлэж байгаа ингэж ер нь бол оруулж болно. Энийг ер нь бол өмнөх бетаны дэмжлэгэн дээр ерөөсөө яриаг байсан. Одоо чинь ийм том болгочоод одоо янзлж болно. Энэ public beta 2 буюу developer beta 4 дээр яг юу шинэ гэхээр энэ add widgets гэдэг яг бүр ингээд тайлбарлаад гараад ирсэн. Тэрэн дээрээ дарах юм бол юмнууд нь харагдана. Өмнө нь бол яг ийм бичиг бол ерөөсөө байгаагүй. За тэгээд бас энэ яг дэлгэцэн дээрээ тавьсан зурагч нь хэрвээ depth effectтэй хэрвээ байх юм бол ер нь бол яг 6 ширхэг фильтр бол дэмжиж илээ. За ингээд depth effect хөө байвал одоо 4 фильтртэй болно гэсэн үг. Тэгээд 6 ингээд болгоцсон бол ер нь бол down гэж дарах хэрэгтэй. Тэгээд за home screen-ийн тустай янзлаа гэдгээ та нар дарах юм бол ер нь бол энэ доогуурхан дахиад шинжснүүд гарч өмнө байснаасаа илүү зэгцтэй болсон гэсэн үг. Одоо энэ яг нэг бүрэлзүүлэх үгүй юу гэдэг нь нэг сон туслахны зурагтайгаар одоо гарч ирдэг болсон байлээ. Одоо бүрэлзүүлэхгүй гэвэл одоо нэг артлынхын зураг бүрэлзэхгүйгээр гарна. Энэ дээрээсээ ингэж яг тохиолдол болсон гоё юм. Тэгээд бас давхар одоо ямар өнгөтэй байх юм гэдгээ яг дахиад нэмэхэн дараад яг энэ хоёр жижиг зэс бас ингээ яг хажуу талд ингээ шинээр гарч ирдэг болсон байсан. За тэгээ ингээд яг болсон гэж хэрвээ бодвол бас энэ таалагдахгүй байвал одоо устгангууд бүр ингээд энэ зургийг яг энэ одоо хааны зургийг яг устгах уу гэж бүр яг одоо ийм урт өгүүлбэрээр асуудаг болсон байсан. Өмнө нь бол зүгээр л ганцхан delete гэдэг үг гардаг байсан. За би яг сонгосон зурган дээр хүчээр do not disturb асаач. Тэгж эндээс хүчээр асаангуудаа энэ дээрээ дараад одоо шууд ингээ шилжиж ингээ өөрчлөлж одоо болдог болсон байлээ. Үүнээс гадна ер нь яг ямар ч хамаагүй зураг ер нь тавьсан байсан. Одоо жишээ нь яг энэ зураг байлаа гэж бодоход дэлгэцээ ингээд төгжээд яг эргэж хасаангууд ер нь бол одоо яг дэлгэцэн дээрх бүх одоо гаргаж байгаа өнгөнүүд нь яг бүгд нэгэн зэрэг гарахгүй байгаа. Яг нэг тодорхой яг тэр цаатлын хэсгээр дистаралтай одоо ингэж яг хасж байгаа яг та нар анзаарах бах. Яг бүгд зэрэг гарахгүй яг дэлгэцнийх нь яг зургийнхын тодорхой хэсгээс ингэж гэрэлдэж гараад байгаа. Тэрийг өмнө огт яриаг байсан юм бэлээ. Яг одоо миний дэлгэцэн дээр тавьсан байгаа ерөнхий яг дефолт зургнуудаас гадна одоо яг ингээд яг depth effect ингэж орцсон яг ийм одоо зургнууд байгаа. Энэ зургнуудыг хэрэг та нар бас ингээд олохыг хүсвэл би яг бичлэгийнхаа description хэсгээр яг линкийг тавьчих. Тэгээ та нар тийшээ ороод энэ зургнуудыг бол татж болно. Ерөнхийдөө яг дэлгэцэн дээр гардаг одоо яг энэ цагаас гадна яг ингэж гарч ирэх боломжтой яг default app-ууд биш App Store-оос татсан аппликейшнүүд ер нь бол одоо ингэж гарч ирэх боломж нь одоо яг энэ public beta 2 буюу developer beta 4-өөс одоо ингээд өөр бусад аппликейшнүүд дээр ийм хөгжүүлэлт хэрэг орох юм бол ингээд давхар яг энэ шиг ингээд харж ордог болсон байх нэ. За CarPlay-ийн дээр хэрвээ яг iOS 16-ын гар утсатайгаа хэрвээ зэрэг ашиглаж байгаа бол ер нь шинэ одоо зургнууд нэмэгдсэн байлээ. Өмнө нь яг 15 дээр нэмэгдэжсэн болон өмнөх яг iOS-ийн зарим мерсер зургнууд бол нэмэгдсэн байсан. Нэмэгдэхдээ дахиад нэг хар дээр нь тавья гэх юм бол харлуун давхар хувирдаг байдлаараа ингээд яг одоо орж ирсэн байсан. Зарим нь болохоор бүр өөр өмнөний сонголттой ингээ 3 дахь нь хүртэл орж ирсэн байсан. Энэ зургнууд яг ер нь CarPlay дээр л байгаа. Энэ гэхдээ iOS 16 дээр эцсийн хөлбөр дээр нь ер нь яг адилхан бид дээр нэмэгдэж орж ирнэ л ах гэж би ер нь бодоод байгаа. Music application бас ерөнхийдөө бас өөрчлөсөн байсан. Одоо нэг альбом дээр нь дарангууд нь ингээд нэлэхүүд харагддаг байсан. Одоо болохоор яг тэрийг хөдөлж байгаа хөдөлгөөн нэг арай нэг өөр болсон. Тэгээд бас байрлал нь яг миний гар утсан самаад бас ерөнхийдөө ингэж гарч ирсэн. Том дэлгэцтэй iPhone-ууд дээр бол ерөнхийдөө адилхан гарч ирсэн. Жижигэн дэлгэцтэй iPhone дээр бол ерөнхийдөө бол ингэж гардаг болсон байлээ. Тэгээд яг анимашны хувьд бол ингээ өөр болсон байсан. Тэрнээс гадна юу гэхээр яг энэ гүйлгэж байгаа энэ хэсэг бол ер нь хөрөнгөт хамаагүй ингэж томоор бол гардаг болсон байсан. Энэ дан ганц нэг одоо дууных нь хаана явж байгаагаа биш бас дуу нэмж чангаруулж байгаа хэсэг нь энэ хүртэл одоо ингээ буцаад яг ингээд гоё зузаан болсон байсан. Би яг өмнөх бичлэгээр хэлжсэн энэ нэг цаашдаа ер нь л зузаан болох бах ингээд хэлжсэн яг ер нь л зузаан болсон. Гэтэ бас яг ялангуяа энэ доотлын дууных бол бас хангалттай зузаан биш санагдаж байгаа яг анхныхын төлөвтөө. Хөрөнгүүд яг зузаан. Гэтэ дараа нь хүрхээ байлгууд бол буцаа нарийнхан болчихж байгаа. Энэ гэхдээ дараагийн байлгууд дээр илүү одоо том зузаан болох баха. За iMessage чин дээр ерөнхийдөө бол яг янзлах
тохиргоо нь би танарт хэлж ийсэн. Янзлах эсвэл явуулхаа болиулах гэдэг сонголт нь ер нь бол 15 минутын дотор ер нь бол хүчтэй гэж би танарт хэлж ийсэн. Одоо тэр 15 минутанд багасаад ерөнхийдөө бол 2 минут болсон. Одоо жишээ нь бүр одоо дээр үе мессеж явуулвал ер нь яач чадахгүй. За тэгээ дөнгөж сайхан явуулсан мессежүүдээ бол яг ер нь бол өөрчилж чадна. Гэхдээ ерөнхийдөө бол 2 минут болоо багассан. За тэгээ бас өөр яг юу шинэвэ гэхээр одоо чиний тест 3 гэдгийг засаад тест 33 болгочихъя. За тэгээ тест 33 гэдгээ дахиад засаад тест 333 болгочихъя. За ингээд ер нь бол нэлээд өөрчилсөн. За тэгээд ингээд яг эдитлсэн мессежн дээрээ хэрвээ та нар харах юм бол тэрэн дээр ингээд дарах юм бол одоо минийхийг дэлгэцэн гацаад ерөөсөө дарагдахгүй байна. Одоо дарагдаж байна. Ерөнхийдөө үйл системээс л хамаарал ер нь бол нэг дарангууд хүснээр ажиллахгүй. За яг тэрэн дээр дарахад өмнөх яг яаж өөрчлөлтүүд ингээд яг дистаралаар харагдаж байгаа. Сая сүүлд бол би тест 333 болгосон. Тэгээ анх бол тест 3, тэгээ тест 33 гэдэг өөрчлөсөн. Тэр нь ингээд дистаралаар ингээд ер нь бол харж болдог болсон. За тэгээд ер нь бол одоо би 7:48 бичсэн гэхээр болтлоо хэдүүлээ хүлээч. 51 болтол хүлээгээд 3 минут болонгууд нь саяныхаа эдитэлж болохгүй гэдгийг одоо би та нартыг харуулах гээд байна. Ерөнхийдөө бол цаг нь 2 минутаас дээш болчлоо. За тэгээ 2 минутаас дээш болсон болохоор ер нь бол одоо undo send ч юм уу эсвэл edit-ийг ер нь бол хийж болохгүй. За тэгээд одоо хэдүүлээ 40 одоо 4 минут юм бичсэн юм аа шууд одоо энийг ч юм уу одоо яг шууд яг дарангууд ер нь бол edit-лж болох юм байна. Харин одоо явуулснаа бол болиулж болохгүй байна. Ер нь бол 2 минутын л хязгаартай байгаа. Тэгээд ямар ч үсэн edit-лж болох юм байна. Edit-х нь бол одоо 15 минутын хязгаартай байгаа. Анхны developer beta 1 гарахад ер нь бол яг утсаа яг одоо яг эргүүлдгийг түгжээг нь тайлаад ер нь эргүүлж харуулхад ер нь бол тэр чигээр ингэж яг эргэжсэн. Тэр нь бол анхны бетагаас хойш ер нь бол дараагийн бетад өнтер тэгэхээ ерөөсө болцсон. Тэгээд яг би юу анзаарсан бэ гэхээр яг Notes бол яг тэрийг бол дэмжижсэн. Тэгээд Notes-с гадна өөр default ямар app байна гэдээ ерөнхийдөө би бүгдийг наасан. Ерөнхийдөө бол яг Notes шиг адилхан эргэж байгаа аппликейшн бол байхгүйсэн. Гэхдээ тэрнээс гадна би яг юу хэлэх гээд байна гэхээр ерөнхийдөө ямар ч аппликейшн руу орсон яг ингэ Notes шиг яг саяных шиг ингэж яг бүтэн яг ингэж иргэдэг одоо зүйл нэмэгдчихвэл нэг хайтахан баг. Уул нь home screen яг бол тэгжсэн тэгэхээр ерөөсө болцсон. Гэхдээ эцсийн хөлбөр дээр нь яг энэ нэмэгдэнэ гэж найдаж байна. Цаг аарын аппликейшн руу оронгууд ер нь бол цаг уурын ноцтой нөхцөлөд л үүсвэл notification илгээхгүй гэдэг одоо хоошин зүйл асуудаг болсон байлээ. Тэгээ би бол яг ерөнхийдөө цаг араа байн харж явдаг болохоор ер нь бол үгүй гэж хариулсан. Гэхдээ ямар ч байсан одоо цаг араа нэг шалгадаг хүмүүсийн хувьд одоо айгүй хэрэгтэй зүйл гэж бодож байна. Та нар settings руу ороод display руу ороод хамгийн доош нь очоод display zoom руу оч. Өмнө нь бол энэ нь бол одоо яг стандарт болон zoom гэдэг ер нь хоёр байдаг байсан. Одоо тэр нь нэршил нь өөрчлөгдөд стандарт нь зөвхөн default болоод zoom гэдэг нэршил нь ер нь бол илүү одоо том текст гэдэг нэртэйгээр бол өөрчлөгдсөн байлээ. За тэрнээс гадна юу өөрчлөгдсөн бэ гэхээр та нарыг notification-ийн зэс рүү орох юм бол ерөнхийдөө ер нь шууд нэг юм үгийн хэлбэрээр өгдөг байсан бол одоо юм зургийн хэлбэрээр нь бол одоо сонгож болдог болсон байгаа. Siri дээр гоё өөрчлөлт орсон байсан. Та нар settings руугаа ороод Siri-ийнхаа яг одоо зэс рүү ороод hang up гэж шинээр гараад ирсэн байгаа. Тэрэн дээр call hang up гэж шинэ тохиргоо энийг асаачих хэрэгтэй. За энэ яаж ажилтдаг вэ гэхээр та нар одоо жишээ нь одоо нэг дугаар руу залглаа гэж бодоход залгаад орлоо ингэ ярьжилаа гэж бодоход hey Siri hang up гэлчих юм бол ер нь шууд дуудлагач ер нь чиний өмнөөс таслана гэсэн үг. Угсаал одоо туршилтад хувилбарын ерөнхийдөө үйлдвэрлэлийн систем учраас ер нь бол аппликейшнууд гинт гацаж гарах, энгийн дефолт аппууд нь ч гацаж гарах одоо янз бүрийн сонин одоо жигтэй үйлдэлийг утасны чинь зүгээс ер нь бол одоо угаасаа үзүүлнэ. За тэгээд тэрэн дээр нэмж яг юу хэлэх гэдэг хэрэг одоо яг утсаа унтраах га зүгээр ингээд дарангууд за унтрахаа болио гэдэг дарангууд одоо ерөнхийдөө бол ингээд бүх юм ингээд зүгээр ажиллаж байгаа. Харин одоо яг одоо emergency call нөө зэрэг юмнуудаа гарч ирэх унтраахт нэг тохиргоогоор одоо ингээ унтраалаа гэж бодоход одоо нэг энэ менюнууд нь одоо ингэж гарах ч юм уу те одоо ингэнгүүт одоо яг одоо яг давхар нэг юмнууд нь харагдаад байгаа яг уулныг цаана гараад харах тосгүй шүү дээ. Одоо энэс яг энийн шиг одоо зөндөөл яг иймэрхүү интент иймэрхүү алдаанууд нь байгаа. За тэгээ би яг юу хэлэх гээд байна гэхээр яг энэ iOS 16-ын developer beta 4 дээр ерөнхийдөө бол засагдсан алдаанууд ер нь бол өмнөх бетанууд бета 3, бета 2, бета 1-тэй харьцуулахад ер нь бол амар их зүйл одоо засагдсан юм байлээ. Тэгээд ерөнхийдөө ер нь бол бетанууд гарах тусам ер нь бол аль болох алдаануудаа засаад аль болох гацалтыг нь багасгаад аль болох дефолт аппуудыг гайгүй болгоод тэгээд ерөнхийдөө батарейг нь ч гэсэн аль болох баг багаар ер нь бол сайжруулахыг боддог. За тэгээд энэ бета 4 дээр бол ялангуяа
одоо засалтууд маш ихээр орсон байгаа. Тэгтээ яг засалтууд маш ихээр орсон гэж яг тиймэрхүү зүйл байсан ч гэсэн надад бол яг нэг тийм ерөөсөө юун засагдсан болоо гэсэн нэмж өгөөгүй. Бүр өмнөх бетагаас илүү гацаад байгаа юм шиг мэдрэгдэжсэн. Яг утаснаас хамаарах баг. Тэгтээ одоо жишээ нь та нартыг харуулъя гэвэл одоо яг iOS beta 4 гэдэг дээр одоо ингээд засагдсан юмнуудыг ингээд дистараллаар ингээд явуулангууд амар их юм одоо документ гэсэн энэ бол бас ойр яг нэг ийм үлээс яг нэг ийм апдейт дээр ийм олон юм засагдана гэж одоо бас үнэхээр бас байх уу гэж үнэхээр гайхсан л таас үнэхээр бөөнд нь л нэг мөр засаж байгаа юм шиг. Гэхдээ цаашдаа бас одоо энэ 8 сард бол ер нь бол 2 бета гарна. Тэгээ тэр 2 бетанууд дээр бас дахиад одоо бас жижиг сажиг иймэрхүү засалтын нь одоо чагсаалт нь бол нэмэгдэх хаа.